Эй, зөөцөн залуусаа тулгаа бин тулгаа байна. За энэ удаагийн Sneaker Peek зурлалынхаа дугаараар Loka 2-ын ревюг хүрэхээр шийдлээ. За ингэж бичлэгээ эхлүүлцгээе. За Loka 2 нь 2023 оны 6 дугаар сард $130 үнэтэйгээр худалдаанд гарсан. За Loka-гийн анхны signature sneaker болох Loka 1 нь Formula 23 болон Isoflate гэх шинэ технологиудыг ашигласан байдаг. За зөөлөвчийн хувьд хатуутар хүнд гэсэн үнэлгээ авч байсан ч дажгүй амжилтыг олсон. За магадгүй энэ Loka-гийн амжилт болон фэнүүдийнх нь нөлөө. За Loka 1 ч гэсэн одоо шинэ үеийн sneaker-ийн тренд болох low-cut хөнгөн дээд хэсэг гэх мэтлэн зүйл байсан учраас ямар тач бодол бүтлгүүтэл байгаагүй. За энэ удаагийн Loka 2 нь өмнөх Loka 1-ээс нэлээд өөрчлөгдсөн харагдаж байна. За ингээд Hoopscake-ийн ревю руугаа орцгоё. За зуралт нь 8.8 авчээ. Зуралт нь өмнөх нэгтэйгээ төстэй дотор гадаргууд дээр сайн. Хоёр тийш зуралт нь гайхалтай. Урагшаа хошоо зуралт нь дундаж. Тоостой орчинд бага зэргийн асуудалтай гэсэн байна. За зөөлөвч нь 8 авчээ. Зөөлөвчийн систем нь бүтэн Phylon 23, Cashlon 3, урд хэсэгт Carrier Shank-аас бүрдсэн юм байна. За өмнөх Loka 1-ээс илүү зөөлөн болж өгч чадсан. Ялангуяа урд хэсэг нь bouncy. За материал нь 8 авчээ. Материал хийцэн өмнөх Loka 1-ээс илүү зузаан болсон. За зөөлөвч үдээсний системийг зөөлөрч сайжирсан. За материал нь зузаан болсноороо дэмжигч сайжирсан. Гэхдээ агаарын солилцоо муутсан гэсэн байна. Дэмжигч нь 8.9 авчээ. Lockdown нь маш сайн. Учир нь материал болон үдээсний систем нь сайжирсан. Өсгийн хөдөлгөөн хальтралт байхгүй, доктортой гэсэн байна. Fit нь 8 авчээ. Өмсгөл бол дундаж, гэхдээ өргөн үлтэй хүнд гадна байх пластик материал нь асуудал болж магадгүй гэсэн байна. За off-door нь Tico. За US 8 size дээр 380 г байсан байна. Давуу тал нь дэмжигч Lockdown нь сайн. Материал нь нэвтэйхэн байдлыг илүү сайн болгож өгсөн. Сул тал нь дотор fading буюу зөөлөвчүүд нь чийг татдаг. Өмнөх Loka 1-ээс илүү их жин нэмэгдсэн. За анх Loka 2-ын зураг ил болоход хуучны загвартай харагдж байсан. За Loka 1-ээс хамаагүй хүнд харагдж байсан шигээ жин нэмэгдсэн. За жинээ дагаад ч тэр үнэ нь бас нэмэгдсэн. За Loka 1 $110 байсан бол Loka 2 $130 бодлоо нэмэгдсэн. За зуралт нь дотор талбайд асуудалгүй сайн. За уулныхээ Loka 1-тэйгээ төстэй адилхан. За Loka 1 ч зуралтаараа анхаарал татж байсан бол Loka 2 ч мөн адилхан байх болов гэж бодож байна. За зөөлөвч нь өмнөх Loka 1-ээс бол өөр болсон. Formula 23 нь илүү зөөлөрч өгч чадсан. За энэ Cashlon 3 бас урд байрлах Carrier Shank зүйл нь энэ зөөлөвчийн системийг илүү сайн болгож өгч чадсан. За өмнөх Loka 1-ийн сул тал болоод байсан зөөлөвчийн асуудлыг шийдэх гэсэн орлого байсан юм болов. За Loka 2-ийн материал нь зузаан зөөлөн өмнөх Loka 1 бол материал нь хөнгөн нэмгэн байсан бол Loka 2-ийн материал нь зузаан болохоор агаарын солилцоо муу талтай. За дэмжигчээс Lockdown маш сайн, үдээсний систем сайн болж өгсөн. Зарим хүмүүс үдж тайлахад ядаргаатай байсан гэж байгаач энэ Lockdown-ыг сайн болгож өгч чадсан. За Loka Don't ч Loka 2-ыг хийхэд Plans буюу доктортой байдлыг хамгийн их чухалчилж анхаарсан гэсэн байна. За тийм ч учраас Loka 1-ээс илүүтэйгээр илүү зузаан материал supportыг нэмж өгч чадсан юм болов. Зөөлөвч доктортой байдлаа сайжруулж чадсан ч хоёр дутагдал гарч ирсэн нь жин нэмэгдсэн мөн агаарын солилцоо муутсан гэх асуудлууд байна. За тийм болохоор хөнгөн нэмгэн Loka sneaker сонирхдаг хүмүүст бол тохирохгүй болов. Миний хувьд бол хамгийн анхаарах ёстой гэсэн зүйлүүдээ сайжруулж чадсан юм болов. За ямар тач Loka-г дараагийн үйлдэл Loka 2-тойгоо хэр сайн амжилт үзүүлэхийг харцгаая. За ингээд өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийг хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бол subscribe, like, share, donate хийж өгөхийг хүсье. Баяртай.